Сайн байцгаана уу? Филиппин улсаас хотлосоор мэдчилж байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний төрөнд юу хөтөлбөрт тэнцээд юу хөтөлбөрийн залуу маркетер хөтөлбөрт хамрагтаа шалгаруултуудад аваад одоо ингэ шалгараа суудсан байгаа бүх залуучуудаа бүгдэнд нь баяр хүргэмээр байна. Ягаад гэх юм бол энэ маш том боломж. Яг мэргэжлийн сургуулийн төгсөөгөө тэгээд ажлын туршлага байхгүй ч гэсэн жинхэнэ маркетингийн прожектууд дээр одоо та нар ажиллаж үзнэ. Тэгэхээр бүгдэнд нь томоос том амжилтыг бас хүсье. Эхлээд би өөрийгөө танилцуулсан дээрх намайг Хотлосоор гэдэг. Би яг одоо UBP Media-д маркетингийн медиа менежер хийдэг. Тийм ажилтайгаа. Одоо болохоор Филиппин улсад ирсэн байна. Тэгээд намайг Монголд байх хугацаанд уулын юу хөтөлбөрийн яг энэ уулзалт болоод тэгээд би яг маркетингийн талаар тууштай байх талаар ярилцах хэрэгтэй байсан. Гэвч яг гэнтийн шаардлага гараад би яг одоо Филиппинд ирсэн байгаа болохоор видеогоор дамжуулж ярилцъя гэж шийдсэн байгаа. Би анх 7 жилийн өмнө шүтээсийн шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийг радио албаны инженер мэргэжлэр бакалавра төгсчихсэн. Тэгээд төгснөхийн дараа яг мэргэжлийнхаа ажлыг хийх гэсэн боловч миний яг зан төлөвт илүү тохирох мэргэжил, өөр мэргэжил байх юм шиг санагдаад би хайж эхэлсэн. Тэгээд маркетингийн мэргэжлийг олсон. Энэ надад илүү тохирох мэргэжил юм байна. Би яг насан туршдаа энэ ажлыг хийх юм бол би илүү ад жаргалтай ах юм байна. Баян хийх тийм мэргэжил маань зөвхөн энэ л юм байна гэдгийг мэдсэн байхгүй юу. Тэгээд мэдэнгүүтээ би одоогоор бухас гэж нэрлэдэг. Миний үед болохоор Гтэмс гэж нэрлэдэг байсан. Шүтээсийн тэр сургуульд ороод магистра би маркетингийн удирдлагаар төгссөн. Тэгээд маркетингийн мэргэжлийг сонгоход яг энэ чиглэлээр ажиллаад явхад би маш олон зүйлүүдийг ухаарсан. Тэр нь юу вэ гэхээр ганц маркетинг гэхээр хүмүүс яг нэг юм шиг ойлгодог. Яг дотор нь нэг л зүйл байгаа, нэг зүйл хийдэг гэж ойлгодог. Маркетингийн удирдлагаар ч юм уу төгсөөд бүгдээрээ яг ингээд яг реклам хийгээд ч юм уу тэгж ойлгодог. Гэхдээ дотор нь орох юм бол маш олон жижиг хэсгүүдэд салж яадаг. Ажил нь хүртэл маш олон хэсгүүдэд салдаг. Жишээлбэл та нар дизайнгүйгээр маркетингийг төсөөлөхгүй байх. Үүнтэй адилхан яг дизайн, видео мэргэжилтэн, тэгээд дижитал, сошиал мэргэжилтэн гэж сална. Дээрээс нь төлөвлөлтийн мэргэжилтэн гэж сална. Маш олон хэсгүүдэд хуваагддаг PR гэж бас сална. Тэгэхээр хамгийн түрүүнд яг ямар чиглэлээр илүү ажиллах сонирхолтой, ямар чиглэлээр илүү өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой байгаагаа сонгоосоо гэж хүсэж байна. Миний хувьд бол сошиал медиа анхаарлыг маань маш их татсан. Яг л энэ ээж болох юм байна. Би хамгийн анх хийжсэн ажил маань аягүй сонирхолтой. Магистрт сурахынхаа хажуугаар ямар ч туршлагагүй, дээрээс нь маркетингийн талаар юу ч мэдэхгүй хүн ямар ажил олдохгүй. Надад олцсон ажил маань нэг жижигхэн компани пэйжийг хөгжүүлэх, Facebook пэйжийг нь удирдах ажил гэсэн аахгүй юу. Тэгээд яг Facebook-ийн пэйжийг нь удирдаал пост гэж юм байд юм байна гэл тэр үед дөнгөж Facebook пэйжүүд хөгжиж эхэлжсэн компаниуд Facebook пэйжтэй байх хэрэгтэй юм байна гэж бодож эхэлжсэн баг. Тэгээд Facebook пэйжийг нь хөгжүүлээд ингээ авчихсан чи boost гэж яддаг юм байна. Тэгээд boost эхлээл бүүстлээд ингээ ярьжсэн чинь дизайн гологдоод эхэлсэн байхгүй юу. Тэгэл за би яадаг ч гэсэн хэдий би дизайнер биш ч гэсэн би тодорхой хэмжээнд фотошопыг мэдэх хэрэгтэй юм байна гэж бодоод фотошопын сургалтанд суусан. Бүр ихнээс нь ингээ зааж байгаа штэ. Энэ бол энэ layer гэж энэ tools гэж энэ гэл. Бүр ихнээс нь заалгаад маш их мөнгө төлсөн заяа. Жохо үнэтэй байсан миний тэр үед. Би ч яагаад гэх юм бэ? Амар процессинтэй дээрээс нь оюутан. Тэгээд фотошопыг жаахан ч гэсэн мэддэг байлаад тэгээ өөрөө нухаад. Тэгээ манай гэрхэн гахаад чи маркетингаар сурч байгаа шүү лөө юу дизайн юм хийгээд байгаа юм гээд. Гэтэ яадаг ч гэсэн би зүгээр энийг мэдэх хэрэгтэй юм байна. Яагаад гэх юм бол яагаад энэ дизайн гологдоод байгааг би мэдэхгүй. Яагаад энэ пост тийм их лайк авах байгааг би мэдэхгүй. Гэхдээ яагаад юм бол гэд би комент өгөх гэхээр бас чадахгүй. Тийм болохоор мэдэх хэрэгтэй байсан. Тэгэж явж байгаад тэндээ ажиллаж байгаа дараа надад маш гайхалтай
ажлын тийм боломж олцсон. Тэр нь дөнгөж оюутан, дөнгөж маркетингийн талаар хичээл сонсож эхэллээд нэгэн семестр өнгөрч байгаа оюутан. Гэхдээ Spot Agency гэдэг компани яг маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэлээд туршлагатай тийм хүмүүс авдаг компани. Тэнд татсан чинь бид нар яг сошиал медиа мэргэжилтэд хайж байгаа. Тэр чи яг тохирноо. Тэгэхээр чи манад ингэж орж болно гэдэгс аахгүй. Тийм би юу ч мэдэхгүй штэ. Яагаад ямар ч туршлагагүй намайг авах гээд байгаа юм бэ? Та нарт ямар ч хэрэггүй штэ гэж би гайхсан аахгүй. Тэгсэн чинь хамгийн гоё юм. Анаасаа мэддэг хүн гэж юу ч байдаггүй. Бид нар чамд зааж өгнө. Хамтдаа ингээд багаас нь эхлээд бүгдийг ингээд суръя гээд. Тэгээд Spot Agency-д би маркетингийн мэргэжилтэн, сошиал медиа мэргэжилтэн гэдэг аль бие усны ажлын байраар анх удаа ажилд орж үзсэн. Тэгээд ингээд ажиллаж байхдаа надад хамгийн хэрэг болсон зүйл яг тэр жижигхэн жоохон сурсан Photoshop маань байсан. Яагаад гэх юм бол дизайн маань хаяа постууд хийхдээ зав гаргаж амжихгүй. Тэр үед нь би Photoshop-ийн бэлдсэн ихтер нь ажиллаад тэрийг нь ганц хоёр үгийг нь өөрчлөлт постуудаа өдөр тутмын жоохон өөрчлөлт оруулдаг ч юм уу. Тэгээд оруулдаг гэсэн. Тэгэж явж байгаад видео бас хэрэгтэй юм байна. Хэдий би өөрөө видео хийгээд өөрөө видео янзлахгүй ч гэсэн жижигхэн хэмжээний жижиг сошиал видеонууд тэгж бэлтгэхэд ядаж ингээд катлаа сурч хэрэгтэй юм байна. Ядаж ард нь хөгжим тавиа сурч хэрэгтэй юм байна гэд. Тэгээд видео катлаа хөгжим тавьж сурсан. Энэ надад бас яг ингээд сонгоцсон байгаа нөө дижитал маркетинг, сошиал медиа маркетинг гэсэн ажилд маань өдөр тутмын маш хэрэг болдог гэсэн аахгүй юу. Тэгэл зөндөө их зүйлүүдийг хажуугаар нь үзнэ. Өөр улсуудын яг ижил төрлийн үйл ажиллагаа болдог өөр улсууд ямар төрлийн постууд хийж гин, ямар төрлийн видео яг одоо тренд болж байна. Facebook дээр ийм шинэ зүйл гарч иж GIF гэдэг юм хийдэг болчихсон. Тэгвэл энийг нь яаж хийдгийг нь харъя гэж YouTube-аас хайгаад тэгээд ингэж хийх юм байна. Тэгвэл дөөрэ чигээд үзье гэж туршаал Photoshop дээр. Тэгээд хамгийн анхны удаа GIF өөрийнхөө хийсэн GIF-ийг Facebook дээр постлж үзээл шинэ юмнуудыг цаг үргэлж өдөр алган яг өнөөдөр ямар шинэ юм гарсан бол гэж хайж хардаг. Тэгээд шинэ юм гарсан байх юм бол 360 фото гинөө. Энийг юугаар хийх юм бол гэсэн чинь юм Samsung-ийн жижигхэн камераар хийдэг юм байна гэж мэдээд тэр камерыг нь олж байгаа тестэлж үзээд тэгвэл энийг нь яаж Facebook дээр постлох юм бол гэх. Тэгээ Facebook дээр яаж постлох юм бол гэж Google дээр хайж байгаа штэ. Миний яаж байгаа англи хэлний сайн байгаагүй how to гэж бичээд тань. Тэгэж бичиж хайгаал Photoshop дээр гаргахтаа өргөтгөлөө ингэж өөрчилд юм байна штэ гэл. Тэгэл өргөтгөлөө өөрчлөл юм болгоныг яг тэнд ахта би багаас нь эхлээд бүгдээрингийн туршиж хийж үзэх шаардлагатай болдог гэсэн. Яг гэх юм бол манай компани 4 хүнтэй байсан. Яг сошиал медиа мэргэжилтэн би, дээрээс нь нэг маань захирал, нөгөө маань видео мэргэжилтэн, нөгөө маань дизайнер байсан. Тэгээ яг дөрвөлхнээ болохоор дөрвөлхнээ 10 гаруй компани, Монголын нэлээд том 10 гаруй компани маркетингийн үйл ажиллагаанд жижигэн юмнуудыг нь хийдэг гэсэн болохоор маш их ажилтай. Ялангуяа сошиал медиа хөгжүүлэлтийн хувьд би яг бодохоор би 7 компани сошиал медиа хөгжүүлэлтийг зэрэг хийдэг гэсэн. Samsung Mongolia Адсуур намын ихлгүүрээс хавуулаад нэлээд олон газруудыг зэрэг хийдэг. Тэгж жагаад Unitel-ийн ажлын байр зарлагдсан талаар сонсоод дижитал маркетингийн хэлтээс сошиал медиа мэргэжилтнээр тэгээд маш их том над завшаанаар би Unitel-ийн маркетингийн гэр бүл гишүүн нь болж орох маш том над завшаа надад тохиосон. Тэгээд би Unitel-ийн маркетингийн хэлтэст орсон. Маркетингийн газарт ороод дижитал маркетингийн хэлтэст ороод би яг 2 жилийн хугацаанд тэнд ажилласан, маш их зүйлийг сурсан. Хамгийн гол нь би радио хөтгөө холбооны инженер, радио коммуникашн мэргэжлэр бакалавра төгссөн ч гэсэн хэрвээ та нар яг юу хүсэж байгаагаа, юу мэдж байгаагаа, ямар чиглэлээ гэдгээ сонгоод тэрэндээ тууштай байж чадах юм бол Unitel-д магадгүй яг их сургуулаа төгснөхийн дараа Unitel-д орох боломжтой, өөр олон газруудад орох боломжтой. Хамгийн гол нь юу хүсэж байгаагаа илүү сайн олж мэдээд илүү тууштай байгаасаа гэж хүсэж байна. Одоо хэдий энэ төсөл дээр ажиллаж байгаа ч гэсэн энэ том боломжийг ашиглаад өдөр алган эрэл хайгуул өөрсдөө хийгээсэй гэж хүсэж байна.
маш олон зүйлийг хаах шаардлагатай болдог. Энд амар халуун болохоор амар төлрөөд уучлаарай. Маш олон зүйлийг хаах шаардлагатай болдог. Хэрвээ чи маркетингаар яг одоо энэ төсөл дээр ажиллах гэж байгаа бол энд чи сэтгэл зүрхээ гаргаад тэр видеог хийгээд тэр даалгавруудыг гүйцэтгээд одоо энд ирсэн л байгаа л үнэхээр хүсэж байна л гэсэн. Тийм юм чинь өдөр алганыг маш тууштай өнгөрүүлээрэ, маш тууштай байгаарай. Дээрээс нь маш их эрэл хайгуул хийж байгаасаа гэж хүсэж байна. Яг юу тренд болж байгаа юм бол бүх юмыг туршиж үзээсэй. Тэгээд туршаад чи чадахгүй байх ерөөсөө асуудал биш. Яагаад гэх юм бол бид нарт интернетээр зүгээр л бич, Google дээр бич, YouTube дээр бич, how to гээл бич бүх мэдээлэл гараад ирнэ. Хинч одоо цагт хинч видео хийж чадахгүй биш. Чадна. Мэдээж бүр төгс сайн чаддаг болохын тулд туршлага хэрэгтэй. Гэхдээ бүх зүйлийг чи хийж чадна. Магадгүй Photoshop сурахын тулд чамд сургалтын төв өгөхгүй. Одоо зүгээр л YouTube-ээс бичлэг үз. Бүх юмыг нь заавраар нь нэгээр нь ангилаад бүгдээр ингэ оруулсан байгаа. Санал нийлж байгаа зү тэ. Тийм юм чинь бүх зүйл дээр би чадахгүй, мэдэхгүй гэж хошоо битээ суугаасаа бүх юмыг чадна, мэднэ, болно. Ягаад гэх юм бол би интернетийн 90 зуунд амьдарч байна. Гэт бүгдийг нь оролдоосаа бас нэг зүйлийг хэлмээр байна. Өмнө нь магадгүй энэ үг их модонд орж исэн байх л да. 7 хэмжиж нэг огтол тий. Одоо харин 7 хэмжихгүйгээр шууд огтол. Би ингэж хэлмээр байна. Шууд огтол. Ягаад тэгэхээр бид нарт 7 хэмжих цаг одоо байхгүй. Бүх юм өдөр ирэх тусам маш уртастай хөгжиж байгаа. Хүчрээл өөрчлөгдөөл. Бидний зүгээр л нэг зүйл дээрээ төвлөрөөд эргээ харахын хооронд Instagram өөрчлөгдсөн байна. Эргээ харахын хооронд Facebook дээр шин зүйл нэмэгдсэн байдаг. Энэ алганыг бид нар суралцахын тулд 7 хэмжихгүйгээр шууд нэг огтлжээ. Хэрвээ мэдрэмж чинь чамайг дагуулчлаа гал яг энийг хийх ёстой юм шиг санагдчихл байгаа л шууд хий. Магадгүй одоо ингэ бодъё. Instagram дээр яг нэг тийм стори бэлтгэх ёстой байлаа гэж бодъё. Яг төслийн чинь ажил. Стори бэлтгэх гэсэн чинь амар гоё видео хийх ёстой юм шиг санагдал. Тэгэл тийм видео хийж өгөхийг хүлээгээл ч юм уу. Эсвэл видео хийчээ тэрийг янзлахыг хүлээгээл ч юм уу. Тэгж бити хугацаа алдаарай. Ягаад гэх юм бол бүх юм цаг хугацаа ингэж явж байгаа болохоор магадгүй зарим юм хэтэрхий төгс байх албагүй. Ягаад гэхээр хэрвээ яг энэ прожектын чинь ажлууд сошиал дээр зориулагдж байгаа л төгс байх албагүй. Instagram story-гийн онцлогийг аваад үзээ л та. Яг ингээл бид нар яг тэр үеийн мэдээллийг тэр хүнээс авахыг хүсдэг штэ. Тэр хүн ч гэсэн яг тухайн үеийнхаа мэдээллийг оруулдаг. Story-д те 15 секундын хамгийн ихтэй 15 секундын видео эсвэл зураг ямар нэгэн хөдөлгөөнт зүйл байна те. Тэнгүүд би яг одоо энд ингээд байж сайн байцгаана уу ийм бичлэг хийлээ. Эсвэл би яг одоо ийм хоол идэж стамптай маа ч юм уу. Иймэрхүү яг шууд яг одоо юу хийж байгаа, яаж байгаа гэсэн мэдээлэл авах хэрэгтэй болохоор магадгүй тэрэн дээр бүр амар мэргэжлийн видео шаардлага баг. Магадгүй зүгээр л залуучуудаа анхаарлаа хандуулаарай. Ягаад гэх юм бол яг одоо юу хөтөлбөр маш сонирхолтой урамшууллыг зарласан байна. Хэрвээ чи сонирхох хүсэж байгаа юм бол хэрвээ чи 13-аас 18 насны юу хөтөлбөр хэрэглэгч мөн бол яг одоо swipe up ишээ дараад ороорой гэдэг ч юм уу. Ийм яг харьцсан, шууд нөгөө хүнтэйгээ харьцсан ийм видео хийхэд хангалттай. Энэнд та нар юу гэж бодож байна? Тийм амар мэрэгжлийн амар гоё график төрслөлтэй видео хэрэгтэй болоо. Заримдаа хэрэгтэй. Гэхдээ заримдаа шаардлагагүй. Тэгэхээр иймэрхүү зүйлсийг хийхдээ зүгээр заримдаа мэдрэмжээ дагаарай. Зүгээр л заримдаа зүгээр л 7 амжихгүйгээр газар дээр нэг огтлоо шууд шийдвэр гаргаад ямар нэг юмыг хийж агаарай. Зарим зүйлийг хэтэрхий төгс